Энэ суугт тавтай морил. Бид Есүс Христийг алдаршуулдаг газар. Та нар энэ дэлхий дээрх оршихугаас гадуур сэтгэж Бурхны сүнслэг болон мөнхийн зүйлийн талаар эргцүүлэн бодохыг энэ суугт хүсэж байна. Бурхны ариун сүнс та нарын дотор эхлүүлсэн энэ аяныг үргэлжлүүлж Бурхныг цаашид үргэлжлүүлэн эрэлхийлж таньж мэдхийг хүсэж байна. Хүмүүсийн санал бодолд итгэхийн оронд Бурхны үгийг өөрөө уншсан дээр энд бид Есүс Христийн сайн мэдээг дор хаяж 36 хэлээр түгээхийн тулд чадах бүхнийг хийж байна. Бараг бүх видеон дээр бид Есүс Христ бол Бурхан ба аврагч гэдгийг Библийн дагуу хуваалцдаг. Бурхны ариун сүнс таны оюун ухаан, сүнсний чих нүдийг нээж Есүс Христийг Бурхан аврагч гэж хүлээн зөвшөөрч чадна гэдэгт би найдаж байна. Хэрвээ Есүс Христ гэж хэн болохыг Бурхны ариун сүнс танд илчлэхгүй бол зөвхөн Бурхны ариун сүнс л юу хийж чадахыг хэн ч танд илчилж чадахгүй. Бурхны ариун сүнс мөн үүнийг Бурхны нандин бичигдсэн үгээр дамжуулан танд илчилдэг. Та Есүс Христийг Бурхан аврагч гэж хүлээн зөвшөөрсний дараа баптизм хүртэж бидний Бурхан аврагч Есүс Христийн мэдээлэлтэй шав болох нь бидний эрхэм зорилго юм. Бурхны үг нь Бурхны тухай болон Библийн эдрээтэй сэдвүүдийн талаарх бидний олон асуултад тодорхой хариулдаг. Бурхан бол хязгааргүй учраас туйлын нарийн түүхтэй. Эдгээр судалгаануудаар та нар Бурхны нарийн түүхтэй байдлын талаар бага зэрэг суралцж магадгүй гэж найдаж байна. Есүс Христ бол маш нарийн түүхтэй тул та ямар ч ойлголтгүй. Өнөөдөр бид Бурхны үгийг сурцгаая. Тэгвэл таны сэтгэл сүнс, оюун ухаан түүний хязгааргүй мөн чанарыг өчүүхэн төдийл харна гэж найдаж байна. Энэ нь түүний олон хэмжээст хязгааргүй алдрын тухай олон видеоны нэг байх болно. Өнөөдөр Есүс Христ Бурхан өөрөө байх талаар юу хэлснийг харцгаая. Тиймээс бидэнтэй хамт байгаарай. Есүс Христ болон түүний цогц олон хэмжээст хязгааргүй мөн чанар алдрын тухай илүү ихийг мэдхийн тулд энэхүү аялалд хамтдаа алхацгаая. Буцаад тавтай морил. Монголын бүх сайхан хүмүүс болон дэлхийн өнцөг булан бүрээс монгол хэлээр ярьдаг бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Энэ суугийн видеог үзсэн танд маш их баярлалаа. Бид олон хэлээр хичээл бэлтгэдэг тул тухайн улсын хэлээр Библийн орчуулгыг ашиглаж болно. Хэрэв та сонгосон бол эдгээр судалгааны судруудыг харьцуулахын тулд өөрийн хэл дээрх орчуулгыг ашиглана уу? Хэрэв та Есүс Христэд итгэдэг бол би танаас дараах зүйлийг хийхийг хүсэж байна. Энэ суугийг дэмжихийн тулд хэдэн секунд цаг зав зориулж бүртгүүлж видеонуудад лайк дарна уу? 1000 захиалагчтай болох зорилгодоо аль болох хурдан хүрэхэд туслана уу? Мөн энэ суугийг ашиглан Есүс Христ таныг хэрхэн аварч амьдралыг тань өөрчилсөн тухай товч гэрчлэлийг сэтгэгдэлээр нийтлээрэй. Таны гэрчлэл үүнийг уншсан хэн нэг ажиллах болно. Үүнд итгээрэй. Та Бурхны үгэнд үсхийн тулд бид та нартай Бурхны үгийг хуваалцдаг. Үүний зэрэгцээ би та нарт Бурхны үгтэй харшилсан сургаалуудын талаар анхааруулж байна. Бид танд хувь хүн, бүлэг эсвэл итгэл үнэмшлийн талаар заах болно. Бид Бурхны үгтэй зөрчилдөг гэж үздэг. Бид агуу хуурам эхлэлтийн үед амьдарч байгаа тул бидний үндэс суурь нь Бурхны үг байх нь чухал бөгөөд Христ Есүс Христийн хүссэн шавнаар болохын тулд ариун сүнсээр удирдуулах нь чухал юм. Есүс Христ ингэж хэлсэн. Матай 28:9-19-20 Монгол ариун Библи 2004 он 19 имээс явж бүх үндэстнийг дагалдагч болгохтун. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж 20 миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.
Есүс Христийн талаар илүү ихийг мэдхийн тулд Бурхны сүнсээр удирдуулж буй хүмүүст хандаж хэлэхэд та нарын мэдэх ёстой хамгийн чухал зүйлсийн нэг бол Есүс Христ Бурхан байх тухай хэлсэн гэдгийг хэлье. Тийм ээ, тэр хэлсэн. Есүс Христ өөрөө Бурхан байх тухай өөрийн үгээр юу хэлснийг сонсцгоё. Энэ нь Бурхны үгэнд маш тодорхой бичигдсэн байдаг ч хүмүүс Есүс Христийн шууд хэлсэн үгнээс илүү өөрсдийн үзэл бодол илүү чухал гэж боддог. Есүс Христ юу хэлснийг сонсцгоё. Илчлэлт 21:6-8 ишлэл. Энгийн англи хэл дээрх Арамей Библиэс. Тэгээд тэр надад хэлв. Тэд биелсэн. Би бол алба, би бол тав их сурвалж ба биелэлт юм. Цангасан хүнд би амийн усны их булгийг үнгүй өгөх болно. Мөн ялсан хүн эдгээр зүйлийг өвлөх бөгөөд би түүний бурхан, тэр миний хүү байх болно. Харин хулчгаар үйл итгэгчид, ёс бус хүмүүс, алуурчид, шиддэнгүүд, садар самуун дагагчдыг шүтэн шүтэгчид болон бүх худалчдад өг. Тэдний хувь нь шатаж буй галбаа хөхөр нуурт байдаг бөгөөд энэ нь хоёр дахь үхэл юм. Одоо дахиад сонс. Энэ бол Есүс Христийн хэлсэн үг юм. Би түүний бурхан болж тэр миний хүү болно. Бурханд алдар. Есүс Христийн тухай гэрчлэл хангалттай. Бурхан өөрөө Есүс Христийн тухай дээд гэрчлэлээр бүтээгдсэн юу ч байхгүй, эсвэл хинч байхгүй. Цаашилбал тэр өөрийгөө их сурвалж ба бүтээгч гэж хэлэх үедээ бидэнд өөрийн хязгааргүй байдлыг харуулдаг. Есүс Христ бол хязгааргүйд хүрэх их сурвалж ба биелэл юм. Бид Есүс Христ хэрхэн хязгааргүй Бурхан болохыг энд ойрын ирээдүйд судлах болно. Үл итгэгчид Бурханд итгэх итгэлгүй байдаг. Учир нь тэд Бурханы хийх боломжгүй зүйл гэж үнэхээр итгэдэггүй. 2000 гаруй жилийн өмнө Бурхан энд хүний дүр төрхтэй байсан. Бурхан Есүс Христ гэж бидний мэддэг хүний дүрийг авсан. Хүний хувьд боломжгүй зүйл Бурханы хувьд боломжгүй зүйл биш юм. Хэрэв та Есүс Христийн хэлсэн гэж бичсэн зүйлд итгэхгүй байгаа бол та түүнд харьяалагдахгүй байх магадлал маш их байна. Бичсэн. Иохан 14:26, 28 ишлэл. Монгол ариун Библи 2004 он. 26 харин та нар миний хонин сүрэг биш учир итгэдэггүй. 27 миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд намайг дагдаг юм. 28 би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хизээч мөхгүй бөгөөд тэднийг хинч миний гараас булаахгүй. Ихэнх нь Христийн шашинтан болж эхэлсэн бөгөөд одоо Есүс Христ бол мах бодоор илэрсэн Бурхан биш гэдэгт итгэдэг бүлгүүдийн нэг хэсэг юм. Урвсан хүн бол Есүс Христээс нүүр буруулж түүний үгэнд итгэхээ болсон хүнийг хэлдэг. Сударт бичсэнчлэн. Үүнийг дараахаас олж болно. Иохан 6:64-66 ишлэл. Монгол ариун Библи 2004 он. 64 харин та нарын зарим чинь итгэхгүй гэв. Учир нь хэн итгэхгүй болон хэн түүнийг барьж өгөхийг Есүс анхнаасаа мэдэж байсан юм. 65 Есүс. Тиймээс би та нарт энэ эцгээс түнд өгдөөгүй л бол хинч над уруу ирж чадахгүй гэж хэлсэн хэмээн айлтлаа. 66 үнээс болж түүний дагалдагчдаас олон хүн зайлан явж цаашид түүнтэй хамт явсангүй. Бурханд алдар. Таны харж байгаагаар Есүс Христийн үгс нь түүнийг хэн үнэхээр дагахыг, мөн түүний үгийг үгүйсгэж түүнтэй хамт алхахаа болсон хүмүүсийг бидэнд харуулж чадна. 6 өр бүлэг болон 66 өр шүлгийг үзэхдээ шүлэгдэх 666-гийн тоог хамтдан тэмдэглэ. Эдгээр хүмүүс Есүс Христтэй хамт алхаж байсан ч түүний үгэнд итгээгүй учраас түүнтэй хамт алхахаа болсон гэж сударт юу гэж хэлснийг хараарай. Урагчдын тухай 6 өр бүлгийн 66 өр зүйл дурдсан байдаг тул тэрслэгч нь чөтгөрийн системтэй холбоотой байж болох нь сонирхолтой юм. Түүнчлэн Есүс Христийн үгэнд итгэдэггүй бүх хүмүүс шүүгдэх үедээ Есүс Христийн үгс тэднийг шүүнэ гэдгийг ойлгодоггүй. Есүс Христ ингэж хэлсэн. Иохан 12 өр бүлэг 48 ишлэл. Монгол ариун Библи 2004 он. 48 намайг голж миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүгч бий. Миний хэлсэн үг эцсийн өдөрт түүнийг шүүнэ. Хэрвээ энэ сургаал таныг эзэлсэн бөгөөд танд энэ видео таалагдсан бол энэ суугдах видеонуудад бүртгүүлж лайк дарна уу? Хэрвээ ариун сүнс таныг Есүс Христэд итгэхэд хүргэсэн бол цагаа дэмий өрөхгүй. Есүс Христийг өөрийн бурхан, аврагч гэж хүлээн зөвшөөр. Та бурханы үгийг хэдий ч инээх сонсох тусам илүү их итгэлийг олж авах болно. Бурханы биш хүмүүсийн хувьд тэд бурханы үгээс холддог. Бурханы хүмүүсийн хувьд тэд бурханы үгийг сонсдог. Есүс Христ хэлэхдээ Иохан 8 өр бүлэг 47 ишлэл. Монгол ариун Библи 2004 он.
47 Бурхны хүн Бурхны үгсийг сонсдог. Та нар Бурхных биш учир эдгээрийг сонсдоггүй гэлээ. Энэхүү хүнд хэцүү цаг үед Иесус Христ чиний амийг түүний гарт даатгаж мөнх амийг танд өгөх болно гэдгийг мэдэж танд амар амгалан өгөөч. Хэрв та Иесус Христийг өөрийн Бурхан аврагч гэж хүлээн зөвшөөрөхийг хүсвэл бидэнд мэдэгдээрэй. Бид тантай хамт авралын төлөө дуртаяа залбирах болно. Таны мөнхийн аврал чухал. Хэрв та өнөөдөр сонсон зүйлдээ итгэдэг бол түүний чамд өгсөн амьдралын төлөө Бурханд талархаж, түүний үнэт үгэнд талархаж байгаарай. Өнөөдөр та Бурханы үгийг сонсохоор Бурханы сүнсээр удирдуулсан. Бурхан чамайг зүрх сэтгэлдээ байгаа зүйлээ амаараа хүлээн зөвшөөрөхийг гуйж байна. Яг энэ мөчид Бурхантай ярилцаж, та болон Бурхан хоёрын хооронд бүх зүйлийг зөв болгох. Маргаашийг бүүхүүлээ, тэгвэл чи амьд биш байж магадгүй. Мөн дараах зүйлийг сонсоорой. Ром 14:9-11 ишлэл. Монгол ариун Библи 2004 он. 9 Хэрв та Иесусыг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг үхсдээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагдах болно. 10 хүн зүрхэндээ итгэн зөвхт байдалд хүрч амаараа хүлээн зөвшөөрөн авралт хүрнэ. Хэрв та Бурханы авралын үнгүй бэлгийг хүлээн авахд бэлэн байгаа бол эхлээд өөрийгөө нүгэлтэн бөгөөд Бурханы өмнө нүгэл үлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрснөөр залбирлаа эхэл. Дараа нь бүх нүглийг чинь өршөөхийг Бурханаас гуй. Дараа нь Иесус Христ болон бидний төлөө түүний үхлийн төлөө Бурханд баярлалаа. Өөрийн авралын үнгүй бэлгийг өгөхийг Бурханаас гуй. Дараа нь тэр чиний төлөө өгөж үхсдээс амьлуулсан гэдэгт зүрх сэтгэлээрээ итгэдэг зүйлээ амаараа хүлээн зөвшөөр. Эцэст нь Иесус Христээс мөнх амийг өгөхийг гуйж амьдралын номонд нэрээ бичгийг түүнээс хүс. Бүх зүйлд Бурханд талархаж, оюун ухаан, зүрх сэтгэлдээ байгаа бүх зүйлээ түүнд хэлээрэй. Дараагийн алхам бол баптизм хүртэж Иесус Христийн шав болох явдал юм. Бурхан таныг болон таны хайртай хүмүүсийг ивээг